өдрийн мэндийг хүргэе. За 3 сар хэлсэн байна. Тэгээд Солонгос хэлний сар болгоны хамгийн ихний 7 хоногт Солонгос хэлний цуврал хичээл оруулъя гэж бодож байгаа. Тэгээд энэ хичээл маань ямар ч үгтэй Солонгос үг цээжлэх амархан араас хуваалцах гэдэг ерөн сэдвийн дор ханзаар үг цээжлэх аргаас хуваалцж байгаа. Тэгээд энэний өмнөх 2 сардаас 5 6 хандсны үгийг оруулсан байгаа. Өнөөдөр бас 5 хандсны үг бэлдсэн. Тэгээд 5 хандсны үг бэлдээд тэрнтэй хамааралтай үгнүүдийг ингээд үзэхээр ойролцоогоор нэг та өнөөдрийн 10 минутын дотор 40 үг орчим чийжлэх бүрэн боломжтой мөн цаашдаа үгээ ханзын аргаар чийжлээ сурчих юм бол жижиг сажиг бүхэндээ славаар ашиглаад байхгүйгээр үг орчуулгатай амар тийм үү TOEFL-ийн шалгалт ер нь үгийн сан чинь арвижих бол их болох болно гэдэг үгнээс оруулж байгаа. За тэгээ хамтдаа өнөөдрийн үзэх ханзуудаа харцгаая. За өнөөдөр хамгийн ихэнд тайлбарлах үг нь күг буюу улс гэдэг үг байгаа. За күгээ одоо мэдээ суман гадагш байгаа учраас күг нь урталтай байна гэсэн үг. За хамгийн дээрээс нь эхлэе явъя. Күгжээ гэхээр олон улс. Күгнээ гэхээр нэг гэдэг чинь дотор гэсэн үг те. Күгнээ гэхээр улс дотоод гэсэн үг. Күгмин гэхээр улсын иргэн. За күг оо гэхээр оо гэдэг чинь бол нэг хэл гэж ярьдаг чинь хангуго гэх юм бол солонгос хэл монгоро гэх юм бол монгол хэл гэдэгтэй адилхан күг нь улсын хэл гэсэн үг. Улсын хэллийг бол күго гэж хэлж байгаа. За күг сан гэхээр улсдаа үйлдвэрлэсэн дотоодын бүтээгдэхүүнийг күг сан гэж хэлдэг байгаа. За күгнэп гэхээр улсын байгууллагыг бас күгнэп гэж хэлдэг. Сорриб буюу байгууллага бий болох гэдэг рип явж байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор чэ буюу хамгийн гэсэн ерөнхий утгатай ханз үг байгаа. За дээрээс эхлээд хариулаад ингээ явчих. За чэ чу буюу чу гэдэг маань хамгийн анхны чудак гэж хэлдэг шүү дээ. Анхны сэтний сургуулийг бас чудак гэж хэлдэг. Тэрнтэй адилхан чэ чу бол хамгийн анхны. Чэ жун гэх юм бол хамгийн сүүлийн гэсэн үг. Хамгийн сүүлийн байдлаар юм бол чэ жун бун гэж юм уу те. Гэвчлэнгээр оруулдаг гэсэн үг. За чэгийн гэ кинчог ойрхон гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр чэгийн гэхээр хамгийн сүүлийн үе гэсэн үг. За чэ шин гэхээр шин гэдэг нь одоо шинэ хуучны шинэ учраас хамгийн сүүлийн үеийн цоо шинэ гэдэг утгаар орж ирж байна гэсэн. За чэдэ гэхээр дэ чинь том гэсэн утгатай ханзтай. Тэгэхээр хамгийн их гэсэн. За суу маань өөрөө жижиг бага гэсэн ханз учраас чэ суу гэхээр хамгийн бага. За чо гэдэг маань доор бага бас доор гэдэг ханз учраас чэ чо гэх юм бол хамгийн доод. За чэгүү гэх юм бол хамгийн сайн, хамгийн мундаг гэдэг утганы агуулга байгаа гэсэн. Тэгэхээр одоо ямар нэг юмны уртл чэ ороод ирэх юм бол хамгийн ер нь бол хамгийн гэдэг юм байна. Тэгээ артлынхаа энэ орж ирж байгаа ханзуудаас шалтгаалаад анхан байх нь уу, их байх уу, бага байх уу гэдэг ажиглаа явчихна гэсэн. За дараагийн үг маань болохоор күү буюу хэцүү зовлон. Хүсэн гэдэг үг бидний хамгийн их мэддэг те хэцүү зовлон гэдэг үгээрээ орждог күү гэдэг ханзаага. За тэгээ хамгийн дараагийнх нь болохоор тун буюу тун гэдэг чинь бол өвчин гэсэн үг шүү дээ. Ямар нэг юмны өвдөлтийг тун гэж ярьдаг те. Тун гэх юм бол толгойн өвдөлт ч гэдэг юм уу те гэх мэтлэнгээр юмны ард тун ороод их юм бол өвдөлт болдог. Тэгээ тун болохоор тэгэхээр өвчин шаналл болж хуурж байна гэсэн. За дараагийнх нь болохоор күмин гэхээр сэтгэлийн шаналл буюу одоо юм хүм удаан ботрыг бас күмин гэж ярьдаг те. За кунан гэхээр зовлон бэрхшээл, күшим гэж хэлэхээр бас тунгаан бодох нэг гүнзгийрүүлэн ингээд юм амар тунгааж удаан байдлаар санаа зовж бодохыг бас күшим гэж хэлж байгаа. За күнэ гэхээр сэтгэлийн зовлон бас күнэ. Нэ гэдэг жирэмд бол тарих гэсэн үг те. Тэгэхээр тархиндаа ингээд зовлон бол зовоод ингээд бодоод байх буюу сэтгэлийн зовлон гэдэг үгнээ бүтэж байна гэсэн үг. За дараагийнх маань болохоор ми буюу арамдавта үзэгслэн сайхан гэдэг ерөнхий утгатай үг байгаа. За тэнгууд миин энэ гэхээр чинь хүн гэдэг ханз гэж өмнө нь хэлсэндээ. Тэгэхээр миин буюу үзэгслэн сайхан хүн буюу эмэгтэй хүн дээр хөвчлээ ярьдаг. Үзэгслэнтэй хүнийг хөвчл миин гэж ярьдаг. За тэгээд миньо гэхээр бүр яг бүсгүй, үзэгслэнд бүсгүй гэдэг намнё гэдгийг нё гэсэн. За минам гэхээр сайхан залуу бас минам гэж хэлдэг. Намжаа гэдэг нам явж байгаа гэсэн үг. За мимо гэхээр мимо гэхээр хөөрхөн царай бас мимо гэж хэлж байна гэсэн. За мигүү буюу Америк те солонгосууд хуучин ханзаараа сайхан уулаас гэдэг дээр үетэй Америкийн нэлнэх одоо очиж үзэх хүсчээсэн учраас мигүү буюу сайхан уулс гэж орж ирж байгаа. За мидам дам гэхээр ч өнөөдөр бас үг хэл яриаг бас дам гэж ханз байдаг. Тэгэхээр мидам гэхээр сайхан үг хэллэгийг болж байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор хүн буюу одоо нийтийн гэсэн ерөнхий утгатай гэсэн үг. За тэгмэд хүнгүн
гэж хэлж байгаа. Тэгээд тэнгууд олон нийтийн күнгүн чансууг бол олон нийтийн газар гэсэн утгатай уулчин гэсэн. За күн хюер гэдэг чинь ерөнхийдөө бол амралтын өдөр. Тэгээд хунтаага нийлчихээрээ олон нийтийн амралтын өдөр буюу улаантай өдрийг ерөнхийдөө бол күн хюер гэж хэлж байгаа. Күнгээ буюу нийтэд дэлгэх, кэбун хадаа нэгт дэлгэх гэдэг үг байдаг. Тэрний к тэгээд күнгээ гэхээр нийтэд дэлгэх. За күнжээ гэхээр нийтэд мэдээлэх болж хуурчин гэсэн. Күн юм гэхээр юм гэдэг чинь ерөнхийдөө хэрэглээ гэдэг ханз байдаг шүү дээ. Июн хадаа, саяун хадаа, хар юм хадаа гэдэг шиг тий. Тэгэхээр юм хэрэглэх буюу нийтийн хэрэглээ нэгдэг күн юм гэж хэлж байна гэсэн. За күнвон гэж яг хэлдэг тий. Нийтийн цэцэрлэг түрээлэн күнвон гэж хэлдэг байгаа. За тэгээд ерөнхийдөө бол бас яг ямар аргаар юуны тухай ярьж байгааг маань одоо товчхон ч гэсэн ойлгосон баха гэж бодож чинь. Тэгээд 4 сар 5 саргийн сар болгоны эхний 7 хоногт ямарсан нэг 5-6 ханзнуудын хичээлүүдийг бол оруулж явах болно. Тэгээд мэдээж би бүх ханзыг ингээд тайлбарлаад биш солонгос хэлний салбарын хүн биш аялал жуулчлалын болохоор байнга солонгос хэлний үгнүүдийн бичлэг оруулаад авах боломжгүй. Гэхдээ баг зэрэг ямарсан хүмүүст ийм юм бэдэ шүү гэдэг сэтлийг бүхүүднээс өнөөдрийн бичлэгээ бэлтэж байгаа. Тэгээд миний энэ үгнүүдээ ерөнхийдөө ханаас аваад мэдээд байна гэхээр солонгос хэлний вонёнго гэж ярьдаг ханзны үг хэллэхээ солонгос хэлний ном байдаг. Тэгээд тэр номон дээр энийг бүр ингээд тайлбарлаад өгсөн байж байдаг. Тэгээд тэндээс ерөнхийдөө үүндээ түүж аваад орчуулад оруулж байгаа. Тэгээд мөн энэ номон дээр сайхан бид гарын авлага болгоод солонгос зарагдаж байгаа. Гэхдээ гарын авлага болгоод оруулсан байгаа. Тэгээд энэ номон дээр болохоор зөвхөн ханз үг гэхээс илүү ханз үгнүүд хамгийн хэрэглэгддэг юм ингээд яг миний ярьж байгаатай адилхан ингээ оруулсан. Тэгээ ханз үгнээс гадна өмнө би бас энэ номыг танилцуулж ирсэн. Солонгос хэлний 244 орсон байгаа. Тэгээд үг төрөлжүүлсэн үгийн цуглуулга, ойролцоо утгатай үг, эсрэг утгатай үг, тэгээд топийн шалгалтанд бэлтэж байгаа хүмүүст бол хамгийн чухал сэдв буюу сиги байгаа. Тэгээд сигийн 51, 52, 53, 54-ийг яаж хэлбэрхэн сайн зөв бичих вэ талаар оруулсан юм жижиг гарын авлага байгаа. Тэгээд магадгүй шинэ үгээс гадна топд бэлтэж байгаа хүмүүс хам бол энэ номыг авч бас үгүүдээ харах боломжтой байгаа. За тэгээ өнөөдрийн миний бичлэг танд таалагдсан бол энэ дээр гарч ирж байгаа. YouTube хаяг дээр subscribe дараарай. Магадгүй өөр хэн нэгэн солонгос хэллээ үгээс хийжил чадахгүй байгаа эсвэл шалгалтанд бэлтэж байгаа хүмүүстэй хуваалцах хүсэх юм бол share хийж өгөөрэй гэж хэлмээр байна. За тэгээд буяа юура хаягаараа дамжуулаад би ерөнхийдөө аялал жуулчлал тал руугаа солонгосын аяллаа тал руу мэдээлэлүүд бэлтэнэ. Гэхдээ солонгос амьдарч аялаж төрхийн тулд солонгос хэл хэрэгтэй учраас хардаа нэг удаагийн бичлэг бол бэлтэж оруулж авах болно. Тэгээд магадгүй өмнөх бичлэгийг үзэх юм бол энэ хажуу талд гараад ирж байгаа өмнө солонгос хэлний бичлэг. Тэгээд бас топтой хамааралтай бичлэгүүд үзэх юм бол гарч ирж байгаа. Тэгээд магадгүй энэний байвал ямар байна, тийм байвал ямар байна гэсэн таврах хүсэлт санал байх юм бол комментс үлдээгээрэй. Би бүх хүмүүст хариух болно. Дараа талд уулзлаа. Баяртай.